орой минь байнгаар нэг шүүд. Ажлын хэсгээс нөгөө хаалттай хуралдаан дээр асуужсан асуултыг дахин тодруулж асууя. Нөгөө өмч хөрөнгө шилжүүлэхтэй холбогдолтой энэ газрын эдэлбэр газрыг цаашд ашиглах нөхцөлийг 99 жил гэдэг хугацааг анх ашигласнаас нь хойш үл хөрөнгөний бүртгэлээс нь тооцохгүй. Яагаад одоо шилжүүлсэн өдрөөс хойш 99 жил гэж байгаа вэ? Тэгэхээр өнөөдрөөс хойш үндсэндээ бараг 100 жил энэ объект маань татан богдсон ч гэсэн тэр ашиглах эрх нь нээлттэй байна гэсэн үг үү? Энэ асуултыг бусад асуултаа ер нь асуусан дөө. За, анар гишүүний асуултанд хариулъя. Төрийн боловсрол зохицуулалтын газрын дарга Цэнгэл дарга Индрийн микрофоныг өгье. За, Индэр дээрс. За, анар гишүүний асуултанд хариулъя. За, хилцээр байгуулагдсан өдрөөс хойш одоо энийг тооцож явъя гэдэг байдлаар бол явж байгаа. За, бид яагаад 99 жил гэдэг одоо хугацааг энд авч ашиглаж байгаа ба гэхээр бол 19 онд энэ хоёр улсын олон улсын хилцээр 19 онд бол бас байгуулагдсан. Энэ дээр бол үл хөдлөх хөрөнгийн 1-р шатыг бол хилцээрийг бол сойрхон баталсан байгаа. Хоёр улсын парламент. За энэ дээр бол 60 дээр нэмэхэд 40 гэдэг одоо байдлаар бол 19 оны хилцээр батлагдсан. Улсын хур сойрхон баталсан. Өөрөөр хэлбэл эхний удаадаа 60 жилээр өгөөд сунгахтаа 40 жилээр байх юмаа гэд үндсэндээ энэ бол 60 дээр 40-ээр 100 жил болчиход байгаа юм. За тэр үед бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд бол энэ тоо байсан шүү дээ. Тэгээд дараа нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас энэ тоог бол авч хайсан. Тийм учраас бид одоо бол энэ одоо 60 дээр 40 буюу 100 жилийн асуудал бол ярихад бол хүнд боллоо. Тийм учраас энийг эргэж ярина гэж хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн хурал дээр бол олон талаас нь ярьсан. За тэгээд бид бол манай ажлын хэсэгт бол хууль зүйн яамны төлөөлөл байдаг. Тэгэхээр албан ёсоор хууль зүйн яам энэ дээр гаргалгаа гаргаж одоо албан ёсоор одоо бичгээр саналгаа өгөх гэсэн. За ингээд бол хууль зүйн сайд гаруй зэгтээ одоо хариу ирэхтэй иргэний хуулиа баримтлаад одоо энэ дээр 99 жил гэдэг тоог бол энэ хилцээр дээр бол авч явах зүйтэй гэдэг ийм одоо хууль зүйн яамны одоо байр суурь бол илэрхийлсэн. Тэгээ энэ байр суурийг хууль зүйн яамны одоо газрын дарга энэ хэрдэн та бас тайлбарлах зүг баг гэж байна. За, Шүүрэл үртгэлэлцийн дарга энэ хэрдэн. За, ерөнхийдөө бол газрын тухай хуулиар тусгай хэрэгцээний газар байгаа. За, хуульд газрын тухай хуульд юу заасан бай гэхээр гадаадын дипломат төлөөлөгчийн газар олон улсын байгууллага. За тэгээд гадаадын хуулийн этгээд нь бол тусгай хэрэгцээний газар эзэмш ашиглаж болно. Ашиглахдаа бол улсын хурлаар сойрхон баталсан одоо гэрээний жив батална гэд газрын ерхий хууль байгаа. За урдны хилцээр бол энэ Оросын холбооны улс Монголын хилцээр дээр бол урдны 1-р тараачтай бол 60-40 гэдэг сая Цэнгэл даргын хэлснээр яг энэ 100 жилээ барьж яваа гэдэг санал ажлын хэсгээр сохироод за манайх бол газрын тухай хуулиараа сунгаад явах юм байна. Газар ашиглах нь бол иргэний хуулийн барь 150 дугаар зүйлийн нэгийг бариад явах нь зүйтэй байна гэсэн аль биесний санал өгөөд энэ санал дээр өөрийн эзэмшлийн газрыг бусдад ашиглуулахдаа 99 жилээс гэхгүй гэдэг. За, анар гишүүн нэмж тодруулъя. Сая асуултаа энэ 99 гэдэг тоо хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Энэ ч одоо өмч хөрөнгө шилжүүлэхээс гадна газрыг 99 жилээр ашиглуулах хилцээл болчиход байгаа. Яагаад анх объект ашиглалтанд орсноос нь хойш 99 жилээр тооцож хилцээлд орох боломж байгаагүй юу? Тэр 99 жил гэдэг тоо хилцээр сойрхон баталснаас хойш 99 жил газар ашиглуулах гэдэг. За, Индрийн микрофоныг өгье. За, хууль зүйн дотоод яамны хилцээний дарга энэ хэрдэн хариулж байна. Иргэний хуулийн 150 дугаар зүйл нь өөрөө бусдын газар дээр барилга байгууламж барих эрх гэж байна. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрх гэдэг. За 153-д нь болохоор барилга байгууламж
барих эрх нь тодорхой заавал хугацаатай байх бөгөөд 99 жилээс хэтрэхгүй байна гэсэн байна. Энэ хугацааг л барьсан. Энэ бол бид нар хилцээрээ төсөлтөөрөө л явж байгаа юм. Ер нь бол дээдл нь 99 байна, тэрнээс хэтрэхгүй байна гэсэн. Энийг багасгах хэсэг нь бол их хурлын гишүүд одоо их хурлд оруулж ирж байгаа төслөөр л тэгж байгаа. Энийг бол өөрчилж болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш энэ яагаад гэвэл энэ объектууд нь маань өөрсдөө барилгын эдлэгийн хугацаа нь өөр байхгүй. 60 жил болцсон, 10 жил болцсон, 20 жилтэйгээд гих мэтчлэн өөр байгаа учраас иргэний үйлээ бариад тэгээ хууль зүйн дотоод хэргийн сайдаас За, анарагч нэмж тодруулах уу? За, анарагч нэмж тодруулъя. За энэ 153 газрын тухай хуулийн заалтыг нь бол ойлгоод байгаа. Зүгээр энэ анх энэ өмч хөрөнгөчин зарим нь 1934 он, зарим нь 1970 гэдэг янзын зар байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үеэс нь хойш 99 жилээр хилцээртээ оруулж тооцож болохгүй мүү? Энэ хуулийг ашиглаад гэж л асуугаад байгаа. Одоо энэ дээр бол орж ирснээр хилцээр сойрхон баталснаас хойш 99 жил байгаа байхгүй. Тэгэхээр газрын тухай хуулийг баримтлах юм бол анх өмчлөлд Орос улбаны улс хуучин зөвлөлт холбоот улсын өмчлөлд бүртгэгдсэн өдрөөс нь хойш 99 жил байж болохгүй мүү? Хуулаа яг хэрвээ тэгж тайлбарж болох юм шиг л харагдаад байна л да. За, анарагчны асуултанд хариулъя, нэмэлт асуултанд хэн хариулах вэ? За, цэнгэл дарга. Төрөмчөөрөө. За, энэ микрофон. За, анарагчны асуултанд хариулъя. За, бид 1-р транш буюу 1-р одоо шатны хилцээрийг 19 онд одоо хоёр улсын парламент сойрхон баталсан. Одоо оруулах байгаа энэ 99-ийн нэгж объект бол өөрөөр хэлбэл одоо бүртгэлгүй яваад байгаа асуудал байгаа даа. Тэгэхээр бид өнөөдөр энэ хилцээрээр ямар асуудлыг шийдэх гээд байгаа гэхээр нэгдүгээрт зөв социалист холбоот улс гэдэг хуучин улсын нэрийг Оросын холбооны улс болгож нэг өөрчлөх асуудал яригдж байгаа. Хоёрдугаарт энэ бүртгэлгүй байгаа ямиг бүртгэлжүүлээд одоо гэрчилгээжүүлэх асуудал яригдах юм. Тэгэхээр энэ хилцээр сойрхон батлагдж эрх зүйн төр харилцаанд үүсэж байгаа учраас хилцээр байгууллагатаас хойш 99 жил гэдэг ийм агуулгаар бол энд бол орсон юм аа. Зүгээр яг манай хууль зүйн яамныхан бол хэлж байгаа иргэний хуулиа баримтлаад одоо ийм байдлаар нь 99 жил гэж оруулъя гэж байгаа. Гэхдээ өмнө нь бол зүгээр 60 жил тэгээд сунгах асуудлаа яриа гэдэг байдлаар 19 оны хилцээрийг сойрхон баталсан. Тэгээд сонголт нь өөрөө 40 болчоор 100 болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалтын хуулинд энэ өөрөө хасагдсан учраас одоо бол энэ асуудлыг ярих боломжгүй гэж үзээд хууль зүйн яам бол 99 жилээс хэтрэхгүй гэдэг агуулгаар нь явъя гэдэг л ийм зарчим барьсан. Зүгээр гишүүд зарчмыг санал гаргах юм бол зүгээр 60 гэдэг тухайлбал энэ бид нар сая судалгаа авч үзсэн их хурлын гишүүдээс гаргасан хүсэлтийн дагуу ер нь бол 15-аас 80 хүртэл жилээр хамгийн дээд нь 80 хүртэл жилээр одоо нийслэлийн засаг дарга ингээд золгосон ийм хугацаа бол байна. Тэгэхээр энэ бол зүгээр яг 90 100 гэдэг тоог л ер нь авч хэрэгэлсэн тохиолдол бол байхгүй юм билий. Тий. За баярлалаа. За, энэ хэрэг шүү. Асуулт сууж үг.